За сайн байцгаана уу ирхэм сонсогчдоо. Би сенсацтай хэрэгүүд плейлистэндээ шинэ дугаар нэгж байгаа. Энэ нь 25 оны 4 сард яг эцсийн шатны шүүх хурлал нь болоод тэгээ ялаа авсан нэг юм хэрэг байгаа. Франц хэрэг. За би анх нөгөө энэ хэргийг Reddit дээрээс олсон баггүй юу. Гарчиг нь болохоор тэтгэврт гарсан мис засалч Joel Skornik 1989-с 2014 оны хооронд 12 эмнэлэгт ажиллаж энэ хугацаанд дор хаяж 299 өвчтөндөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Тэгээд энэ хэрэгээр 20 жилийн хорих ял авсан тухай ийм гарчигтай мэдээлэл байсан. Хэргийнхаа дэлгэрэнгүй тайлбар руу орцгоё. За энэ Joel Skornik гэдэг энэ эрэгтэй нь болохоор Францын баруун бүсийн хид хидний эмнэлэгт ажиллаж исэн. За тэгээ мис засалж мэрэгжилтэй мис заслаараа яг мэрэгчсэн ийм хүн. За тэрээр бол 1989-с 2014 оны хооронд 299 хүнийг тэдний дийлэнх нь бол 15 нас хүрээгүй хүүхдүүд байсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол гадуур сошиал дээр бол pedophile гэдэг нэрээр нь айгүйх явж байгаа ийм хэрэг байгаа. За тэгээ бэлгийн дарамт үзүүлсэн нь бол тогтоогдчихсон. За хамгийн бага насны хохирогч нь ердөө 1 настай хүүхэд байсан гэдгийг бол одоогор тогтооцсон байгаа юм билэ. Тэгээд энэ 299 өвчтөн гэдгийг нь бол маш олон гэрчүүдийн хохирогч нарын мэдээллүүдээс үнэлсэн. Тэгээд өөрөө бас нэг тэмдэглэлийн дэвтэр бүр ингээд хэдэн бот тэмдэглэлийн дэвтэр хөтэлсэн. За тэгээ маш олон файлууд байсан, зураг, бичлэгнүүд байсан. За эндээс нь үнслээд энэ хамгийн эцсийн тоо болох 299 гэдгийг бол олж тогтоосон. Тэрнээс өмнө болохоор хамгийн 20 онд энэ хэргийг хийж явах одоо анх шалгагдчих явах хавцтай бол бараг 300 400 орчим одоо хогч нар байгаа гэж явж исэн юм билээ. За 2005 онд бол хүүхдийн порнограф татсан хэрэгээр тэнсэн аргалзах ял бол авч исэн юм байна хамгийн анх. За тэгвэл бол эмчлэг хэргийг нь хэвээр үлдээж исэн. За мис засалчийн ажлаа үргэлжлүүлсээр бол бас байсан. За 2017 онд бол хөвшийн 6 настай охиныг хүчрхийлсэн хэрэгээр баримтлагдсан. За тэгээ 20 онд нь болохоор 4 хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлцсэн хэрэгээр 15 жилийн хорих хал авчаад байсан. Ийм бүр ингээд засалшгүй педофил гэмт хэрэгтэн байна. За хамгийн зочирчсан зүйл нь гэх юм бол өөрийн бэлгийн гэмт хэрэгүүдээ бол өдрийн тэмдэглэл дээр наривчилж маш наривчлалтайгаар бичдэг байсан. 30 гаруй жилийн турш одоо энэ хөтлж исэн гэдэг одоо тэмдэглэлүүд байгаа он сараа сайхан жирэгтэл бичсэн байсан гэж байгаа. За тэгээд золиосуудынхаа нэрсийн он сар өдрөө одоо яг тэр хүчирхийл болсон огноонуудаа тэгээд яаж хүчирхийлсэн талаар бүр нөхцөл байдлыг бүр юм детальтай дэлгэрэнгүй бичдэг байсан байгаа. За цагдаа нар эдгээр тэмдэглэлээр толгуурлаж одоо золиосуудыг нь эхнээс нь авахлаад олсон. Тэмдэглэлийн нэвтрийг нь олцоод тэгээ хохирогч нарыг нь очиж ярьцлага хийж исэн байгаа. За 25 онд болохоор яг 299 хүүхдийг хүчирхийлсэн гэдгээр нь ялыг оноож чадсан гэдгийг бол эхлэл хэсгээр дуурсан. Тэгээд ерөнхийдөө бол маш товчхон хэлбэрээр эхний хэсэг дээр нь дурдаад тэгээд дэлгэрэнгүйгээр энэ эрэгтэйгийн одоо нөгөө анх төрсөн одоо гэр бүлийн байдлаас нь агуулад гэрлэлт гээд цааш нь дэлгэрүүлээд явах байгаа. Тэгэхээр та хэд ерөнхийдөө юу босон талаар мэдмээр байх юм бол эхний 5 минутын сонсгож ерөнхийдөө болно. YouTube views дээр бас үзсэн үзэлтүүдийн тоонд count тэгээ тоологдоод явчих болохоор болчихж байгаа. Тэг үнэхээр сонирхоод сонсомоор байх юм бол үргэлжлүүлж болно. Ягаад тэгэхээр нэлээд тийм онц ноцтой хэрцгий гэх юм уу, жоохон гажчих юм уу, тийм хэрэг байгаад байгаа учраас хэрвээ үнэхээр сонирхож байгаа хүмүүс байх юм бол үргэлжлүүлээд сонсорой гэж хүсэхээр байна. За түүний хоёр дахь одоо том шүүх хурал нь бол 25 оны 2 сарын 24-нд Ван хотод эхэлсэн. За 3 сар үргэлжилсэн байгаа энэ шүүх хурал нь. За тэгээ 25 оны 5 сарын 28-нд түүний гэмт буруу тайд тооцоод 20 жилийн ял буюу хамгийн дээд ялаар шийдэхээр шийдвэр нь гарцсан байгаа. Тэгээд сошиал дээр явж байгаа хэрүүд дээр комент хэсэг дээр нь юу вэ зөвхөн 20 жил юм уу ингээл болоо юу арай өөр хүн шийтгэл байхгүй юу гэж маш олон комментүүд байсан. Би ч гэсэн тэгэж бодож байгаа. Угаасаа баг өнөө маргааш өгүүлж байгаа хүн байхгүй юм чи 72 настай хүн учраас 20 жил гэхээр нэг 5 6 жил баг хоригдол хүчээр юм хүн байхад арай жоохон харгас шийтгэл байх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаамаа. За тэгэнгүүтээ энэ нөгөө 20 жилийнхаа ялыг өмнө нь оногдчихсан байгаа нэг 15 жилийн ял гэдэг байгаа шүү дээ. 6 бас нэг өсвөр насны хүүхдийг охиныг хүчинсэн гэдэг хэрэгээрээ тэгэд энэ оногдсон шийтгэлтэй 15 жилийн ялтаагаар ингээд давхардуулж идэлүүлнэ гэсэн үг. За Монголд энэ давхардуулж идэлүүлдэг байж байгаад бол дараа нь болцсон шүү дээ. Одоо хулгай хайсан байж байгаа дээрмийсэн бол энэ хоёрыг нэгтгэхтэй арай хүн дээр нь дээрмийнхаа ялыг онуулдаг гэсэн үг байхгүй тэрнтэй ижилхэн гэсэн үг. Харин Монголд одоо бол хулгай хэрэг дээр нь ял идэлүүлнэ, дээрм хэрэг дээр нь ял идэлүүлнэ ингээ өргөжлөл идэлүүлнэ гэсэн үг. Тэгснээрээ нөгөө давхар ял шийтгүүлж
яхасаа одоо сэргийлдэг гэх юм уу. Тим юм бэлээ. Тэгээд одоо бол Францад ийм ялан хэвээрээ байгаа юм байна. За тэгээд хохирогчдын өмгөөлөгчд болон олон нийтийн зарим нэг хэсэг одоо энэхүү хэргийг Францын нийгэм хэрхэн хүлээж авсан талаар маш их бухимдалтай байгаа, маш их чагсаал цуглаан бол хийж байгаа. Маш олон соёл одоо нөгөө сонин сэтгүүл дээр маш ихээр гарч байгаа. За тэгээ Францын бас нэг ийм алдартай хүн байт юм байна л да. Gisèle Pelicot гэдэг. Тэр эрхэн болохоор олонний танил хүний одоо ийм хүчингийн хэрэгээс энэ хэрэг харьцангуй ингээд намжаагаад байна. Та нар ингээд нэг энгийн нэг хүн жоохон абьюз хийсэн одоо шар мэдээ явах юм бол бөө юм болдог шүү дээ. Ягаад ийм амар хэргийг ингээд намжаагаад хинч ингээд эзүүл бодлоо илэрхийлж гэж хүчтэй шүүмжилж чадахгүй байгаа юм бэ гэж бас сошиал хаяг дээр хуваалцсан байлээ. За тэгээ ангаахын хяналтын байгууллагууд 2005 оны анхны гэмт хэргийн дараа бол ягаад түүнийг үйлчлүүлэн хэмжээр ажилуулад лээсэн юм бэ гэдэг талаар маш олон хүмүүс сошиал дээр хариу нэгсээр байгаа хэвээр байгаа. За ингээд энэ хүртэл шүү заяа. Үнэхээр сонирхож байгаа юм бол өөрчлөөс осоор энэс хошгоо. За нин тэргуунд бол гэрлэлт болон ажлын замналын талаар бол та хэдэд ярьж өгье. За Joel Svernik гэдэг энэ эрэгтэй байгаа. Гэхдээ цаашдаа бол Joel гээл дуудаж ямар уртл ядаргаатай Франц нэр болохоор. За 1950 оны 12 сарын 3-нд Парис хотод ажилчин ангийн тим Игэл даруухан гэр бүл бол төрсөн. Тэр бол Мужан А болон байрны харуул хийдэг ээжийнхээ 3 хүүхдийн нэг байсан. За тэрээр Нантын их сургуульд ангаах ухаан суралцаж 1981 онд төгссөн бөгөөд гидсний мэс заслын чиглэлээр бол мэрэгшгээр цаашлага одоо ажлын карьер нь явсан. Яг мэс засалж мэргэжлэр гэсэн үг. За түүний эмчийн ажил 1983 онд Indre Loire Мужийн Лош хоттой Лафонтигийн эмнэлгээс бол эхэлсэн байгаа. За тэр энд 10 гаруй жил ажилласан байгаа. За тэгээ 1994-өөс 2004 оны хооронд бол тэр яг тэр Лафонте эмнэлэг дээр бол ажиллаад явж исэн. За тэндээ бол маш олон хэрэгүүд өгүүлсэн гэж байгаа. За тэгээ Британи мужийн Морден дүүрэгт орших Ван хотын Sacré Coeur гэдэг юм нэртэй хувийн эмнэлэгт ажилласан байгаа. Эхнийх нь болохоор улсын эмнэлэгээс хоёр дахь одоо карьер нь болохоор хувийн эмнэлэг байгаа. За тухайн бүс нутгийн бус хэд хэдэн эмнэлгүүдээр бол дамжиж бас одоо урилгаар гихинж хайшийн одоо хувийн эмнэлгүүд чинь хаяада юм хөрөхгүй байл эмчийн хөрөхгүй байвал одоо гэрээ хийж ганцхан хаалганы чих юм уу тийм гэрээ хийж ажилладаг юм байна л да. Тийм гэрээгээр хэд хэдэн эмнэлгүүдээр дамжиж бол мэс засал хийдэг байсан юм байлээ. За тэгээ 2004 онд тэрээр Лорент хотын улсын эмнэлэгт орсон. За энэ бол 3 дахь ажлын гараа гэсэн үг. За жилийн дараа бол Фенистер мужийн Camperley дэх нэг төрлийн одоо бас эмнэлэгт шилжиж ингэж явж исэн байгаамаа. За 2008 онд түүнийг Шарант Маритим бууж дэх Жонсак хотын эмнэлэгт ажилд авсан бөгөөд тэндээ 2017 он хүртэл буюу дэвтүрт гартал ажилласан байна. Ингээд энэ 20 жилийн хугацаанд бол өөрөө 4 эмнэлэг дамжиж явсан. Гэхдээ хамгийн ихний эмнэлэг дээрээ урт хугацаанд тэрнээс хойших эмнэлгүүд дээр бол богино хугацаанд за тэгээд хит хитэн эмнэлгүүд дамжиж явсан гэхээр 7-8 эмнэлгүүд дээр бол энэ гэмт үйлдэлүүдэд хэрэгжүүлээд явж исэн байна энэ хүн. За ингээ хувийн амьдралын хувьд бол Joel нь 1914 онд эмнэлгийн туслах ажилтан Marie France Lermit гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон, 3 хүүхэдтэй болсон. За Marie France бол нөхрөөсөө 2005 онд салсан байгаа. Одоо хамгийн ихний ажлын карьер дуусмагтсан нь бол салсан. За тэдний гэр бүл албан ёсоор 2023 онд л яг бүрэн цуслагдсан юм байна. За тухайн цаг үедээ бол зүгээр тусдаа одоо амьдарч исэн гэх юм уу тиймэрхүү байдалтай. За ингээд яг үндсэн шат дараалтайгаар та яадаг тэр гэмт үйлдэлүүдийн талаар ярьж өгье. 2005 оны ял шийтгэлийн талаар хамгийн анх TISA-аар алзах ял авсан байгаа шүү дээ. За ингээд 5 оны 11-р сарын 17-нд Joel Svernik нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг татсан хэрэгээр буруутгагдсан. За түүнээс шүүхээс ял шийтгэл авсан байгаа. За энэ хэрэг анх 2004 онд Америкийн холбооны мөрдөх товчоо буюу FBI дэлхийн техний педофилийн сүлжээний эсрэг мөрдөн байцаалт одоо явуулах үед илэрсэн. За Америкт бол яг энэ педофил буюу хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гэдэг зүйл маш ихээр гараад за тэгээ тэрнээс болж FBI дээр ингээ бүр тустай зөвхөн педофилийн эсрэг тийм тасаг гарсан гэж хэлээ. Тэгэхээр dark web дээр байрлаж исэн Оросын хүүхдийн хүчирхийллийн сайтыг анх илрүүлээд уг сайтыг Францын иргэн Joel Svernik банкны картаараа ашиглаж одоо худалдаж авч татсан болохыг нь анх олж тогтоосон байгаа. За FBI
уг мэдээллийг Францын хууль хяналтын байгууллагад дамжуулаад түүний гэрт нэгжлэг хийсэн ч гэсэндээ тухайн үед бол тодорхой илүү дэлгэрэнгүй баримт бол олж чадаагүй. Гэсэн ч Сверник бол өөрөө тухайн зургийг үзснээр хүлээн зөвшөөрсөн учраас түүнд одоо хэрэг үүсгээд тэгээд ял оноосон байгаа. Тэгээ өөрөө гин буруутайгаа төрүүлээд хүлээсэн учраас тэнцэн харгалзах ялсан. За үүний үр дүнд тэрээр 4 сарын тэнцэн харгалзах ял мөнгөнд торгуул авч одоо хоригдохоос олж хүлээлгсэн. Харамсалтай нь түүний эмчийн үйл ажиллагаанд бол ямар ч хязгаарлалт тогтоогдоогүй бөгөөд одоо сэтгэл заслын ямар ч эмчилгээ авах шаардлага тавиагүй байгаа. Тэгэхээр гүн гүнзгий судлаагүй байх юм уу? Ягаад гэхээр энэ хүүхдийн хүчирхийллийн видеог бүр ингэж худалдаж авч үзэж чинь гэхээр одоо зүгээр сошиалэр скролл хийж явж байгаад гараад ирэхэд нь үзсэн биш. Зөв бүр яг мөнгөөрөө төлөөд аваад үзсэн байгаа хүн бол амар зоригтойгоор үзсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр маш дутуу судалсан юм шиг санагдаж байна. Энэ хүн дээр бол яг ямар мэрэгжил хийдгийг те ямар нэгэн байдлаар ахиа хүүхдийн хүчирхийлэл өөрөө бие дааж үлдэх боломжтой мэрэгжил арай үлддэг юм шиг үстэй арайч та 10 жилийн сурагч багш биш үстэй ч юм уу те хэмжлэн цаашаа хувийн амьдралын ногт судлаагүй юм шиг надаа эхний энэ хэрэг дээр бол санагцсан. За тэгээ үүний дараа бол 20 онд нэг ялц шийтгэл авсан байгаа 15 жилийн хорих ял авсан. За энэ нь анх бол шүүх хурлын 20 онд болсон болохоос биш яг уг үйл явдал нь бол 17 оны 4 сард болсон байгаа. За Жонсак хотод ганцаараа амьдарч исэн Жойл маань одоо энэ Жойл гэдэг гэмт хэрэгтэн маань хөр шайлийн 6 настай охинд садар авир гаргасан гэдэг одоо хэрэгт холбогдож эхэлсэн. Охин аавдаа бол анх хэлэхдээ энэ Сверник хашааны завсраар ингээд өөрийн бэлэг эрхтний харуулж бие махбодын хувьд доромжилсан гэж одоо мэдүүлсэн байна. За уг мэдээллийг цагдаад өгсөний дараа бол 17 оны 5 дугаар сарын 2-нд түүнийг баривчлан хорих ялаар бол анх тулгсан байгаа. За тэгээд мөрдөн байцаалтын явцад түүний 1980-аас 1990 онд бол 3 бага насны хүүхдэд бэлгийн одоо халдлага үйлдсэн нэмэлт баримт бол илэрсэн байна. За тэдгээрийн хоёр нь түүний төрсөн ахын охин. Өөрийнх нь ахын охин гэхээр үеэл гэсэн үг шүү дээ. Үеэл дүүн гэсэн үг. За харин 3 дахь нь бол түүнийг Лош хотын эмнэлэгт ажиллаж байх үед нь бол байсан өвчтөн бага насны охин байсан байна. За эдгээр хэрэгүүдээр түүнийг 20 оны 11 сарын 30-наас 12 сарын 3-ны өдөрт Шарант Маритим мужийн Сент хотод шүүн хэлэлцсэн бөгөөд 4 хүүхдийг хүчинсэн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай тооцоод 15 жилийн хорих ялаанаас он. За мөн одоо түүний бэрхч ногоостой төрсэн ахыхын эхнэр нь гэж байна. Тухайн үед нэгэн ноцтой баримтыг сэтгүүлчдэд ярьсан байдаг. Тэрээр энэ Сверник бол 5 настай охинд нь ямар нэгэн зохисгүй байдлаар хүрч байхыг харсан. Тэгээд тухайн үед яг үнэнд одоо үний эсхийг бол эргэлзээд бас ч одоо нэлийн нэг тийм харилцаа холбоо байгаа шүү дээ. Тэгээд нөхөртөө хэлчихээр нөхөр дүү хоёрын хоорондын харилцаа яачих вэ блэ ч юм уу. Тэгэж л бодсон юм шиг байна. За тэгээд ямар ч тач нөхөртөө бол хэлээд тэгээд зөвлөлдөөд цагдаад мэдгэлгүйгээр одоо өнгөрөөсөн гэж байна. Гэтэл тухайн үед ч бас нэлийн хэдэн жилийн өмнө болцсон үйл явдлаа яг хэрэг явдал 20 оны хамгийн анхны ноцтой хэрэг явдал гарах үед нь сэтгүүлчид өгж байгаа мэдээлэл гэсэн үг шүү дээ. За тэгээд үүний дараа бол одоо яг энэ гарчиг дээр гарч ирсэн хар мянган олон өвчнүүдтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг буюу 25 оныхын шийтгэлийн талаар ярьж байна. За энэ Сверник гэдэг гэмт этгээд маань 17 онд баривчлагдаад за энэ 2 дахь ял шийтгэл байгаа шүү дээ. Энэ дээр бол хөнгөн шалгагдаад тэгээд ялаа сонссон 10 жилийн 15 жилийн ялаа сонссон. Тэнгүүтээ араас нь ахаад яг энэ хэрэгээс нь нөөжлүүлээд гэрт нь маш их том хэмжээний нөгөө зөвшөөрлөө аваад нэгжлэгээ хийгээд тэгээ маш олон гэрчүүд ингээд цаашаа дэлгэрээд явцсан баг шүү зэ. За ингээд саадуулагсныхаа дараагаар түүний эд хөрөнгөд нэгжлэг хийгээд 25 жилийн хугацаанд олон зуун өвчтөн голдуу хүүхдүүд ядчих нь. За тэгээд эдгээр өвчнүүдтэй хүчингийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлуудыг нэг нямбаа бүртгэсэн сэтгүүл хэлбэрээр илүү өргөн хүрээтэй гэмт хэргийн шинжтэй үйлслүүдийн одоо нотлох баримтыг олсон. За мөн цагдаа нар хүүхдийн хэмжээтэй гэсэн үг шүү дээ. Секс доолуудыг цуглуулга. За тэгээ хүүхдийн бэлгийн хүчирхийллийн 300 мянга гаруй юм зургуудыг олсон байгаа. Хевлээ тавьчихсан байсан бүр юм альбомтой гэх юм уу тийм болсон байсан гэж байна. За тэгээд анх бол мөрдөн шалгалтын одоо явц дээр мөрдөгчд Сверникийг бичиж байсан өдрийн тэмдэглэлүүд болон эмнэлгийн бүртгэлүүдийг үндэслээд 300 гаруй хохирогчийг бол олж тогтоож чадсан юм байна.
За тэрээр бага насны өвчтнүүдийг унтуулгатай байхад нь эсвэл эмчилгээний үйлчилгээний үеэр одоо хуруугаараа оролдох хэлбэрээр хүчирхийлж бэлгийн дарамт үзүүлдэг байсан. За тэгээд ядж хахад нь зөвхөн одоо эсрэг хүүснийхээ юм болов гэхээр үгүй бас яг ижил хүүсний зэё өвгүүдийг хүчирхийлж байсан гэж байгаа. За тэгээ олон хохирч басан хүмүүс хүчирхийлүүлснээс одоо л огт санахгүй байгаа. Ягаад тэгэхээр эн чинь өөрөө surgeon буюу мэс засалж мэрэгжилтэй. Тэгээд чи нөгөө нэг наркозонд орсны дараа хэсэг хугацаанд нэг жоохон мансуурлалын байдалтай чимчиг байдаг шүү дээ. Наркоз нь гарах хүртлээр тэр хэсэг хугацаанд байсан учраас бодит уу эсвэл зүүд үү гэдгийг ерөөсөө өвчтнүүд нь мэддэггүй байсан гэж байгаа. За тэгээд зөвхөн цагдаагаас холбоо барьсны дараа л өөрсдийн нэрсийг одоо өдрийн тэмдэглэлээс олж мэдснээрээ энэ талаар мэдсэн хогш нар ч гэсэн байсан. За зарим нь яагаад багасаа сэтгцийн асуудал одоо айдас зовиортой байсны учрыг бол ойлгож тухайн үед л яг одоо сэтгэл зүйн байдлаараа тайвширхад хүрсэн гэж байгаа. За заримд нь энэ мэдээ маш улам илүү аимшигтай болоод сэтгэл зүйн бүр ингээд травматай болсон гэдэг хид хідэн төрлийн хогш нар бол байна. За түүний тэмдэглэлүүд маш дэлгэрэнгүй зураглалтай. За зөв бүс үйлдэлүүдийг маш детальтай, наривчилсан, тодорхой бичсэн байсанд одоо хохирогчдын сэтгцэд одоо гүн хохирол учруулсан. За тухайн үед бол надад яг ямар гэмт үйлдэл учруулсан юм бэ гэл одоо яг тэгжил явсан юм шиг байгаа юм л да. Тэгээ тэр нөгөө dairy буюу тэмдэглэлийн дэвтрийнх нь зүйлсүүдийг нь уншилсан юм шиг байгаа. Би тэгж л ойлгосон. За тэгээ хоёр эрэгтэй хүн Багдад энэ Сокорнигт хүчрхийлүүлсэн гэдэг бүдэг бадаг ямартай ч санаж ийсэн. Тэр хохирогч нар дунд бол яг түрүүн хэлсэн бодиттой байсан юм уу зүүд байсан юм уу гэдгийг бол ялгаагүй. Тэгээд тухайн үед л яг тийм зүйл босон гэдгийг сануулмагцсан яг бодит тийм зүйл байсан юм байна гэдгийг санаад тэгээд харамсалтай нь яг мөрдөн байцаалт явагдсны дараа тэр хоёр хүн хоёулаа амиа орсон байна. За тэгээд энэ Сворник бол 1990 оноос эхлээд 16 он хүртэл жил бүр зарим жилдээ 40, зарим жилдээ макстай бол 100 хүн орчим одоо хүчирхийлсэн тухай бол тэмдэглэл биччихсэн байсан. Тэгэхээр одоо 3 өдөр тутамд нэг хөөнийг хүчирхийлсэн гэх юм уу. Тэгэхээр ч одоо энэ эмч нар чинь ариун өөр нэг тийм юутай скежүүлтэй байдаг шүү дээ. Хуваараар ажилладаг гэхээр миний бодлоор бол баг хуваар болгон дээрээ буюу ажиллаж байгаа ажлын гараатай өдөр болгон дээрээ нэг хүн хүчирхийлсэн гэж одоо энэ статистикаас бол харагдаж байна. За тэгээ өдрийн тэмдэглэлийн хэд хэд хэсэгтээ өөрийгөө педофил юм байх та би педофил юм биш үсттэй энийгээ туршаад үзээд хий би яг эндээсээ таашаал авч ийнө гэдгийг үзээд хий гэсэн байдалтайгаар тэмдэглэлээ бас эхлээд тэгээд үргэлжлүүлээд энэ туршилтын явцад инглээ тэглээ гэж бичсэн гэж байгаа. За тэгээ 2020 оны 10 дугаар сард Joel Sokornik нь 20 ангид ял шийтгэлээ хүлээж авах үедээ дахин шин зүйл ангиар буруутгагдсан. Түүнийг нийт 312 өвчтөнд ихэвчлэн бага насны хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлүүлсэн хэмээн ол буруутгаж байгаа гэдгийг бол одоо мэдээ болгон дээр явж байна. За тэгээд хожим энэ тоог бол 290-с болгон бууруулсан буюу яг үнэн бодит баримттайгаар нь бол батлсан нь 299 юм байлээ. За үүнээс 256 нь бол 15 нас хүрээгүй хүүхэд. Тэгээд энэ дундаас хамгийн бага настай нь бол 1 настай хүүхэд байсан. За хогчдын дунд бол хүүсээр нь ялгаж очих юм бол 158 нь бол эрэгтэй хүүхэд байсан гэж байгаа. 141 нь охин хүүхэд байсан гэдэг ийм мэдээллийг бол өөрөө нэн дэлгэрэнгүй бичсэн байна. За тэгээ 2020 онд гэхэд бол нийт 349 хохирогч илэрсэн ч гэсэндээ за тэгээд заримд нь буюу одоо анх 1990 онд одоо оны эхлэлт гэх юм уу тэнд тэмдэглэгдсэн байсан хүмүүст бол хүн хэлэлцэх хугацаанд дуусчихсан байсан учраас автоматар 30 орчим нь бол хасагдсан гэд тэгж хэлээ. За ингээд 25 оны 2 сарын 24-нд Францын түүхэнд хамгийн том хүүхдийн хүчирхийллийн хэрэг гэж нэрлэгдээд байгаа энэхүү шүүх хурлал нь Ван хотын одоо шүүхэд эхлээд шүүгч Од Брюссери бол дараалсан шүүгч байгаа. За шүүх хурал бол 60 гаруй өмгөөлөгч нараа багтсан байгаа. Яагаад гэхээр энэ чинь маш олон хохирогчтой хэрэг учраас ганцхан өмгөөлөгч бол тэдгээр хогч нарыг төлөөлж чадахгүй. За тэгээд 450-аас дээш сэтгүүлч нар бол одоо шүүхийн танхимд бол оролцож исэн гэсэн мэдээлэл бас байсан. За дээрэс нь бол гадаана нь жигсэж байгаа олон нийт хохирогчдын ар гэрт одоо шууд бол дамжуулалтыг хийж исэн гэж хэлээ. Энд нь тэгэхээр одоо бараг PDD-гийн хэрэгтэй нэлийн төхүү аимшигтэй хэрэг болчихж байгаа байхгүй юу. За тэгээ шүүхийн үеэр бол сэтгэл зүйчүүд болон хогчдод зориулсан сэтгэл зүйн тусламжийн ноход бол бас оролцсон гэсэн гээд
одоо нөгөө хогш нар бас ингээд гэрчийн мэдүүлэг өгж байгаа шүү дээ. Тэр үеэр өнөө сэтгэл зүйчд бол сэтгэл зүйчдийн хяналтан доор тэгээд бас ийм тусламжийн нохоонууд хүртэл ингээд хажууд нь байрлаж байж исэн гэсэн. За тэгээд шүүх хурлын эхний өдөр өмнө нь одоо зарим ялыг хүлээн зөвшөөрсөн суурныг чигшүүрт үйлслүүд үйлцэн гэдгийг мэдэгдэж хогчдод арьшгүй шархуулдайсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За шүүх хурлын эхний 7 хоногийн үлдсэн хугацаанд бол Сурникийн гэр бүлийн гишүүдийн нотлох баримтыг сонссон байна. За бага хүн бол хэвийн гэр бүл төсөж тойронсон. Би бол яг гэртээ боолыг хэвийн байсан гэдгээ гэрчилсэн. Өөр нэг хүүгийнх нь хүү гэх юм уу? Ачин гэх юм уу? Тэр нь бол 5-аас 10 нас орчимтой байхад бол өвөө Сурник бол бэлгийн хүчирхийлэл бол намайг хүртүүлсэн гэж одоо мэдгдсэн байна. Яг энэ хэрэгтэй бол Сурник үгүй би өөртөөгөө гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэй бол хийж бэлгийн дарамт үзүүлж байгаагүй гэж үгүйсгсэн. Тэгтээ яг хүү болох тэр нэг хүчирхийлд өрцөн хүүгийн аав нь буюу өөрийнх нь хүү байгаа шүү дээ. Тэр нь бол манай хүүхдийг хүчирхийлсэн байж магадгүй гэж бодож байгаагаа бас илэрхийлсэн гэж байгаа. За тэгээд Сурник ч ингээд хоёр их нэртэй шүү дээ. Эхний эхнэрээс бол 5 онд салцсан тусдаа амьдардаг гэсэн гэж байгаа шүү дээ. Тэгмүүд хуучин эхнэр нь нөхрөө 17 онд байршлагдах хүртлээр одоо педофилийн талаар бол ямар ч мэдээлэл бол байгаагүй. Би тийм гэж өгт мэдээгүй. Тэгээд тийм учраас би ямар ч гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэд эхний эхнэр нь бол огт мэдээлэл өгөөгүй. За тэгээд 90-ад оны дундуур бол Сурник сэтгүүлд одоо сүрэл нүрэлсэн тэр намайг педофил гэдгийг мэдсэн гэсэн нэг тийм бичгтээ өдрийн тэмдэглэл дээрээ биччихсэн байсан. Тэгэхээр эхний эхнэр нь бол ховж ивэс жоохон холтохыг хүссэн болоод тэгсэн юм болов уу гэж бодсон би бол. За тэгээд тэр тухайгаа Сурник бас шүүхэд хэлэхдээ түүнийг мэддэг байсан байх гэж би зүгээр бодсон юм аа. Учир нь түүнийг эвтэйхэн одоо нөгөө дунд хүүхэд нэг юм бол хүчирхийлэлд өртсөн хүүгийн аав байгаа шүү дээ. Түүнийг эвтэйхэн гэж бодсон хэлээгөө болохоор нь тэрээ тэгээд амьдралын хэв маягаас энэ төр шалтгаалаад тэгээд би ихнэрээ болон тэр хүүхдээ намайг педофил гэдгийг мэдсэн байж магадгүй гэж бодсон гэж одоо тухайн энэ хүнээс мэдүүлэг авахын тулд мэдээж цагдаа нар ажиллаж байгаа мөрдөгч нар, прокурор нар, за дээрээс нь сэтгэл зүйч нар ч гэсэн гэж маш олон хүмүүс л ер нь энэ хэрэг дээр чинь ингээд 5 жилийн хугацаанд ажилласан байгаа хгүй. Тэгээ сэтгэл зүйчтэй ингэж ярьсан байгаа. За тэгээд шүүх хурлын одоо 5 дахь өдөр бол Сурник том хүүгийнхаа охинд бэлгийн хүчирхийлэл үйлцсэн гэдэг гин буруутайгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж хэлээ. Тэгэхээр өөрөө дунд хүүгийнхаа хүүд нь хүчирхийлэл үйлцсэн. За тэгээд том хүүхдийнхаа охинд нь бас хүчирхийлэл үйлцсэн байгаа. За ингээ 3 дахь сарын ихээр бол Сурникийн хамтран ажиллаж байсан хэд хэдэн эмч совилогч шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэд бүгд түүний педофилийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэж мэдгдсэн. За тэгээд мэдүүлгүүд нь бараг адилхан байсанд нь шүүгч нарын нэг нь та бүхэн хамтраад мэдүүлгээ бэлтцсэн юм уу гэж бас асуусан байлээ. Энд ч одоо төдий 20 жилийн хугацаанд ажилласан байр байгаа шүү дээ. Тэгээд дөрөв нь яг бол үндсэн ажлын байр нь тэгээд хэд хэдэн эмнэлгүүд дээр мэс засал хийгээ явж исэн гэхээр тэнд байсан бүхэл хүмүүс өтер мэдээгүй шүү дээ. Тийм байсан юм уу гэдэг байдлаар хандсан бахаар мэдгүй энэ хүү одоо мэс засал жоохон баян болов. За ингэж хогчид мэдээлэл өгч байх үеэр бол 3 сарын 20-нд энэ Сурник нь урьдын зөвхөн зарим хэсэгтээ одоо зарим хэрэгэл хүлээсэн байснаа өөрчлөөд нэмэлт тайлбаргүйгээр бүх хэрэгүүдийг хүлээн зөвшөөрсөн. Одоо нөгөө тодорхой мэдгдсэн хэрэг буюу эхний нөгөө 15 жилийн хорих ял авсан 4 хэрэгээ бол би гин буруутай гэж хүлээчихсэн байсан. Тэгээд энэ шүүх хурлын үеэрээ бас нөгөө гэр бүлийн хамаарал бүхий гишүүдтэй хүчирхийлэл гэдгийг баригдчихсан учраас хүлээн зөвшөөрсөн байсан чинь шууд би бүх хэрэгтэй гин буруутай гэдэгтээ хүлээн зөвшөөрч байна гэдэг өөр ямар ч тайлбар байхгүй гэж хэлсэн байна. За ингээд 5 сарын 21-нд тэрээр хоёр хохирогч нь одоо өөрийгөө өгөөдөхөд бол би өөрийгөө шууд буруутай гэдгийг анх мэдэрсэн. Тийм учраас өөрийгөө гин буруутай гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байна гэдэг мэдгдлийг аль биесээр 21-нд хийсэн байна. Энэ оны 21-нд гэсэн үг. За ингээд 5 сарын 23 болсон. Одоо нөгөөдөр нь 2 хоногийн дараа улсын яллагч буюу Стефан Келленбергер эцсийн тайлбараа шүүхэд танилцсан. За тэрээр бол Joel Сакурникийг хамгийн дээд хэмжээний ялгалах 20 жилийн хорих ялаар шийдэхийг шаардсан. За дахин гэмт хэрэг үйлдэх өндөр эрсдэлтэй гэж үзэн хорих ялаа дуусгасны дараа эмчилгээ хяналтын төвс тусгаарлан хоригдох одоо сэтгцийн эмнэлэгт бол хязгаарч гарахгүйгээр тусгаарлахыг одоо шаардсан гэсэн үг. За тэрээр хогчдын тоо цаашид өсөх төлөвтэй байгаа учраас шинэ хэрэг шүүхэд дахин орох магадaltaй гэж одоо мэдгдсэн байгаа прокурорын талаас гэсэн үг. За тэгээд нэгэн одоо
Мэдэгдэл дээрээ Joyless Worknick бол ганцаараа энэ танхимд суух ёстой хүмүүн үү? Яг мэдээж нэгдүгээр зэргийн буюу яг гэмт хэрэг үйлцэн нь үнэ. Гэхдээ эдгээр хугацаанд одоо тэр хамтран ажиллагч нар нь ч гэсэн нөгөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө зарим нь бол шууд нүүрэн дээр нь бол би хэлж ийсэн. Тэгээ зөвхөн ажиллаж чадахгүй гэдэг бол хэлсэн гэдэг тиймэрхүү юм байгаа шүү дээ. Тэр хүмүүс яагаад арга хэмжээ аваагүй вэ? За тэгээд ийм зүйл болж байгааг угаасаа ямар нэгэн байдлаар удирдлагууд нь мэдсэн байгаа байхад яагаад эмчлэх эрхийг нь хүүхдтэй харьцах эрхийг нь хязгаарлаагүй юм бэ? Эдгээр хүмүүс ч гэсэн одоо хүчирхийлэлд нь оролцсон байх учиртай. Тийм учраас эдгээр хүмүүсийг ч гэсэн дэлгэрэнгүй судалмаар байна гэдэг зүйлийг прокурорын талаас бас тавьсан байна. За харин хамгаалтын талын өмгөөлөгч буюу одоо яг үндсэн нөгөө Сурникийн бас өмгөөлөгч нар гэж хүмүүс байгаа шүү дээ. Тэр Максим Тесе болон Тибо Курзава гэд хоёр ирхэн байгаа. Тэр нь Сурник бол прокурорын санал болгосон ял ширээлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа. За тэгээд түүний гин буруугаа одоо хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээж буй байдлыг харгалзан үзээч гэж одоо шүүгчэд хандсан байгаа. Гин буруутайгаа хүлээн зөвшөөрчихсэн байхад ягаад илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэжээ. Угаасаа 20 жилийн хорих ял ингээ оноохоор таад төлөвлөсөн байгаа юм чинь тэр шийдвэрээ шүүгч нар үнэн бодитоор гаргана гэдэгт бид нар бол одоо ингээд итгэж байна гэж өмгөөлөгч нар нь шүүсэн одоо юу гэдгийг өмгөөлсөн байна. За ял сонсохын өмнө бол мэдээж гэмт хэрэгтэнд үгээ хэлэх боломжийг олгодог. За тэрэн дээр бол Сурник ингэж хэлсэн байгаа. Надад өршөөл үзүүлээч гэж бол би гоохгүй. Зөвхөн надад одоо энэ гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрсний дараагаар илүү хүншиг болох эрх олгоосэй гэж би хүсэж байна гэдэг ийм утгагүй тайлбарыг хэлсэн байлээ. Тэгэд энэ хэрэгтэй холбоотой бол мэдээж үргэлжлүүлээд саяны нөгөө прокурорын хэлсэнчлэн эмнэлгийн байгууллагуудын хариуцлагын алдааны талаар хүмүүс маш дэлгэрэнгүйгээр өөрсдийнхөө сошиал хуудаснууд дээр дискас хийж явж байгаа гэх юм уу? Хилцүүлэг бараг маягийн болгож явж байгаа. За тэгээд Сурникийн 25 оны шүүх хурлын үед Францын эмчнэрийг хянаж зохицуулдаг байгууллага бас байдаг юм байна. За Францын эмчнэрийн зөвлөл гэж байдаг. За тэр шүүхүүд бол иргэний нэг хэмжлэх гаргасан нь хогшдын байр сууриас оролцох одоо шийдвэр гаргасанд нь маргаан дагуулж байгаа гэж байгаа. За тэгээд анх 2005 онд Сурник хүүхдийн садар сомооны зураг татсан эргээр ял шийдэгсэн ч гэсэндээ прокуроруудын тухайн эмнэлгийн байгууллагад огт мэдэгдээгүй байсан. Мэдээж одоо нөгөө чөлөөмөл аваад тэр чинь юунд орж байгаа штэ шүүх хуралдаа. Гэхдээ яг шүүх хуралд оролцож байгаа тухайга ч юм уу тэр талаараа огт мэдээлэл өгөөгүй учраас эмнэлгийн байгууллага нь бол мэдэх боломжгүй гэж үзсэн байгаа. Тухайн үеийн одоо эмнэлгийн ажиллаж исэн эмнэлэг. Дээрэс нь манай эмнэлэг буруугүй. Бид нар зөвхөн чөлөө авж байгаа ажилтнаасаа яагаад шалтгааныг ингэж байнга асуугаад ах чинь тэр хүний хувийн эрх чөлөөнд нь хадж байгаа хэрэг болно. Тийм учраас бид нар огт судлаагүй гэдэг ийм тайлбарыг өгсөн байгаа. За тэгэнгүүтлээ зөрүүлээд манай эмнэлгийн бол буруу биш харин ч илүү цагдаа нарын буруу. Энд чинь яагаад ийм зүйл болж ийн ийм хэрэг идэллээ танаа энэ ажилтан чи гэж бидэрт мэдэгдээгүй юм бэ гэж ярьсан байгаа. За тэгээд мэдээж бид нар мэдээг учраас тухайн үед бол ямар нэгэн хариуцлага тооцож чадаагүй гэдэг хариултыг бол өгсөн. За үүний дараа 2006 онд түүний хамтарч одоо ажиллаж байсан Терри Банвало нэр бүхий сониноос уг хэрэгт буруу тогтсон тухай нь олж мэдээд ажиллаж исэн Кимберли хотын эмнэлгийн захиргаанд бол мэдгдсэн байлээ. Тухайг эмнэлгийнхэн захиргаа анд шүү дээ. Бид нар бол тухайд мэдээгүй шүү дээ. Тэгээ хариуцлага авч чадаагүй шүү дээ гэдэг мэдээлэл өгчихсэн байгаа. Тэр эмнэлэгтээ захиргаанд нь мэдгдсэн байна. За тэгсэн чинь захирал тухайн асуудлыг одоо бүсийн эмнэлгийн зохицуулах байгууллагад хүргэлсэн ч гэсэндээ тэр бүсийн одоо зохицуулах хороонд ёс зүйн код зөрчөөгүй байна гэдэг хариу ирсэн. За тийм хариу ирсэн учраас арга хэмжээ аваагүй гэж тайлбар өгсөн байна. За ингээ 2007 онд нэг өвчтөн нас орсны дараа түүнийг эмчлэх чадваргүй байж болцшгүй талаар нь эрүүл мэндийн яамд мэдээлэл хүргэлсэн ч бас ямар ч арга хэмжээ аваагүй. 2008 онд тэрээр Конзак хотын эмнэлэгт шинээр одоо томилогдсон байгаа шүү дээ. 2 дахь ажлын гараа гэсэн үг. За энэ үед өмнөх ял шийдэглээ захиралд өөрөө хэлсэн ч гэсэндээ бас мөн л тухайн захирал бол ямар ч арга хэмжээ аваагүй байгаамаа. Тэгээд энэ дээр бас нэгэн алдартай хэмжээний тухайн үеийн одоо төлөөлөл болох Lavo El Infant буюу одоо хүүхдийн дуу хоолой гэдэг ийм байгууллага төрийн бас байгууллага байт юм байна. Яг Францта. За тэр байгууллагын өмгөөлөгч Фредерик Банва хэлэхдээ бол энэ бол бүтцийн олон шат дамжсан гинжин холбооны аалтаа. Хууль амьлгийн одоо байгууллагууд зөв цагтаа арга хэмжээ авсан бол энэ Сурник гэдэг хүн энэ хэр олон хүнийг хохироос өмнө зогсоох боломжтой байсан гэдгийг л онцолж байгаа. Энэ бол яг үнэн шүү дээ. Төрийн нөгөө нэг
энэ 20 жилийн хугацаанд 299 хүний одоо ийм хохироосын гэмт хэрэг статистик дээрээс одоо дурдсан шүү дээ. 3 хоног тутамд нэг хүнийг хүчрхийлж исэн байлээ гэдгсэн байгаа. Тэгэхээр чинь эхний 10 жилдээ буюу хамгийн их тэр 2005 оны яа шийдэл авснаас нь хойш энэ хүнийг зүгээр л surgeon-төсөө ингэж чөлөөлсөн бол эмчлэх эрхийг ингээд төтгөлзүүлсэн бол эхний тэр одоо 100 орчим хүн л хохироод одоо үлдэх байсан. Сүүлийн 150 орчим хүн, 199 орчим хүн бол ингэж хохирохгүй байсан юм уу да гэж одоо би бол бас бодож байна. Яг энэ хүнтэй бол ижил санал нэг байна. Түүний 30 жилийн турш хөтлсөн өдрийн тэмдэглэлд хохирчдын нэр, нас одоо хүчрхийлүүлсэн цаг хугацаа, за тэгээд үйлдэлүүдэд нарившил битсэн байсан гэдгийг дээр дурдсан. За тэгээд мөрдөн байцаагчийг одоо хамгийн их цочролд оруулсан зүйл буюу одоо тэр офицер Бенва Борденова гэдэг ийм хүний бол мэдэгдэл дээр 2004 оны 4 сарын 10-ны өдөр 8 цаг 45 минутын тэмдэглэл. Би өөрийгөө тийм том гаж донтон гэж бодлоо. Адолт гэсэн үг шүү дээ. Насан турш гаж донтон гэж бодлоо. Би биеэ харуулдаг, нууцаараа ажигладаг, зандалч, зовоох донтой, баасны гаж сонирхолтой, гаж донтой, педофил хүн. Би үүндээ маш сэтгэл хангалуун байна гэж бичсэн байгаа. Өөрийгөө одоо тодорхойлсон байгаа энэ тодорхойлсон өгүүлбэр гэсэн үг шүү дээ. Өөр нэг одоо хуудсан дээр л зөвхөн өвчтөндөө биш өөрийнхөө хамаатнуудад тэгээ бүр хойдоо ч гэсэн садар самуу авирсан тухайга бас бичсэн байсан гэсэн. За заримдаа нэг өдөрт 4 хүн одоо хүчрхийлүүлсэн эсвэл нэг хүнд нэг өдөр 6 удаа тийм тавтамжтайгаар хүчрхийлүүлсэн гэдгийг бол өдрийн тэмдэглэл дээрээ биччихсэн байсан гэсэн. За түүний зарим зоогийн одоо хоолны найрлагад бит шингэн багтааж тэгээд гэрээхэндээ зориулж ингэж бэлддэг байсан. Тэгээ хамаатнуудын уулзалтын дээр болох юм бол тэрэндээ ингэ бэлдээ. Тэгээ шүүн бүгд масуурсан байдалтай ингэж бүгд нам унтцсан байгаа шүү дээ. Тэр үеэр нь хамаатнуудтай бэлгийн хүчрхийлүүлсэн байсан гэдэг тал үлдэж байсан гэдэг талаараа бичсэн байсан учраас ингэж мэдсэн байна. За энэ хэрэг чинь сая ер нь 25 оны 5 сарын дундуур аль бие ёсоор шүүх хурланд болоод тэгээд яг 20 жилийн хорих хайлаа авчихсан. За тэгээд энэ хэрэгээр нэмэлэн Францтай шүүх хурал нь болоод ингээд сошиалгаар вайрал болоод дэлхийн нийтийн мэдээлэлүүд хүртэл энэ талаар хэргийн талаар бэлтгэгдсэн байсан учраас сошиал одоо сенсацтай хэрэгүүд плейлистэндээ оруулж байгаа нэг ийм хэрэг байна. Хамгийн эцсийн зүйл нь гэх юм бол жил болгоныхоо өөрхийн төрсөн өдрөөрөө тэнэглийн дэвтэр дээр болохоор ингэж бичсэн байдаг гэж байгаа. I'm pedophile and I'm proud of it гэж. Би одоо pedophile тийм би тэгээ өөрөөрөө бахархаж байна гэдэг өгүүлбэрээр өөрийнхөө төрсөн өдрөөрөө бичдэг байсан гэж байгаа. Жил болгоныхоо. За тэгээд ийм л мэдээлэл таарад бүртгэлээ тэгээ хамгийн анх Reddit дээрээс олоод Wikipedia дээрээс мэдээлэл олоод чат хатгаараа орчууллаа. Тэгээ таад энэ хүртэл угаасаа ер нь сонсдгүй юм чинь миний төгслийн яриаг сонсгол дээ. Тэгээд дараагийн хэрэг хүртлээ баярлаа баяртай. Эх 7 хоногийн 2 дахь Монголд болсон явдал хэрэгээрээ эргэн уулзъя. Тэгээд дээрэс нь бас сэтгэлээ хуваалцаарай. Комментуудыг чинь би бүгднийг уншиж зүрх дардыг шүү. Баярлаа баяртай.